Хоёр юмд бол бид нар анхаарах шаардлагатай байгаа. Нэгдүгээрт санхүүжилтийн тогтолцоо маань одоо үр ашиггүй болчихсон байна гэдгийг бол наад чинь үзүүлэлтүүдээр нь шалгаад нотлоод ингээ гаргаад ирсэн. Тэрний одоо нэг илэрхий том жишээ нь бол юу вэ гэхээр орон сууцны ипотекийн зээлийн эрэлт мундаг хуримтлагдаад одоо хүмүүс одоо их удаан хугацаагаар 24 сар энэ хүлээдэг болсон байна. Энэ бол өөрөө хэцүү. Яагаад гэвэл тэр оронд нь нөгөө сонгосон орон сууцнд зарагдчих гайд байдаг. Тэгээд нөгөө барилгын компани тэр 24 сар бас зээлийнхаа хүүг төлөөд байдаг. Тэгээд ингээд аль талдаа ийм асуудал үүсэж байна. Тэр энэ бол өөрөө санхүүжилтийн систем өөрөө тохиромжгүй байна гэдгийг илтгэж байна. Гэхдээ энэ одоо санхүүжилтийн систем ингэж өөрчлөнө гэдэг юм нь өөрөө их зөв, тэгээд ойлгомжтой, сюрпризгүй, одоо тийм гинтийн тийм шийдвэргүй тэр байх нь их чухал. Тэр энэ 6-8%-ийг одоо ингээл их мундаг томьёо зохиогоол энд нь тэдэн хуваар энэ ч тэдгээл ингээл олон юм ингээ хийгээд болохоор хүн болгон ингээд нэг тийм амьдралд олдсон ганц боломж ашиглах байгаа юм шиг юм төвхтэй байдалд ороод нөгөө зах зээлийнхаа системийг хөгжүүлэхгүй боогдуулаад байна. Одоо байгаа орон сууцны ипотекийн зээлийн 3/2 нь бол хөнгөлөлттэй нөхцөлтэй байна бүх хүнд. Уг нь бол эсрэгээрээ 3/2 нь зах зээлийн нөхцөлтэй, 3/1 нь хөнгөлөлттэй. Тэр нь үнэхээр одоо тэр одоо энэ гэр хорооллыг барилгажуулах ч гэдэг юм уу, Улаанбаатарын утааг бууруулах ч гэдэг юм уу, эсвэл одоо амьдрал нь хүнд байгаа хүмүүсийн амьдралыг тэтгэгч байдаг юм уу, эсвэл төрд үнэхээр чухал ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүсэд доромшуул болгодог ч юм уу. Ингээд ийм яг оновчтой зорилтдуулгын тодорхойлсон ийм хэлбэртэй олгогдоод дийлэнх зах зээлийн нөхцөлөнд дагсан орон сууцны ипотекийн зээлээ хэрэгэлдэг байх юм бол энэ тогтолцоо тогтвортой явж ирнэ гэсэн.